За, эрхэм гишүүдийнхаа өнөөдрийн амгаланг айлтгая. За, өнөөдөр улсын хурлын чуулган өндөрлөх болж хэлэлцэх асуудлын тухай бас санал бодлоо солилцохын боломж олгосонд баярлалаа. За, өчигдөр нүүрсний асуудлыг шалгасан төр хороо улсын хурлд бас тайлангаа тавьж улсын хурлаас гаргах шийдвэрийн тухай улсын хурлын тогтоолын төсөл оруулсан байгаа. Энэ тогтоолын төсөл дээр тэр Өмнө Говь аймгийн жижиг таван толгоон хөвчлөгдсөн Өмнө Говь аймгийн ард иргэдийн өмч хөрөнгийг бас төрд буцааж авах тухай ийм заалт орж ирсэн. Энийг бол би бас эсрэг хүсэж байгаамаа. Өнөөдөр нэгэнт өмч хөвчлөлээр болсон тэр Өмнө Говь аймгийн ард иргэдийн өмч хөрөнгө болсон энэ асуудлыг өнөөдөр улсын хурл ингээд нэг шалгалаа гээд буцааж авлаа гэж байгаа нь бол энэ хувийн өмчийн үзэл баримтал үндсэн хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байгаа ийм үндсэн хууль зөрчсөн асуудлаа гэж үзэж байгаа юм. Нөгөө талаараа энэ төр хорооны сонсгол бол ард түмэн өчигдөр харсан байх. За энд бол би бас ингээд төр хорооны тогтоолыг анх санаачилж 26 гишүүнээр гарын үсэг зурулж ингэж жил гаруй хугацаанд бид тодорхой хөдөлмөр хийсэн. Энэ зорилгоос хазаасан. Тэгээ сүүлд энэ инх баяр гишүүнчүүдийн юу болчиход байгаа юм бэ? Би их харамсаж байна. Гэхдээ би энийг зүгээр байхгүй. Энийг би үндсэн хуулийн цэцэд өгөн шүүхт өгнө. Тэр Эрдэнэс таван толгоон асуудлаар шалгагчээсэн Дэнзэн Батсуур гээд хүмүүсийг бараг надыг шоронд явуулсан юм ярьж шít. Ийм юм ярьж болдго юм уу ер нь? Элбэгд оржид бараг үүргөөгөө явуулсан ийм ярьж шít. Эн чинь нүүрсийн сонсгол ярих болохоос хов жив хин нэгнийгээ ийм байдлаар харлуулах юм зохион байгуулж болд юм уу? Энд үнэхээр харамсаж байна.